За. За ингээд өнөөдөр нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоно 5 гарагт хаадын болонгаараа танд хүрдэг. За ингээд бид ойрын 2-3-7 хоног бол орчин цагийн хаадаа зогсоогоод түүхэнд хамгийн итгээд хамгийн сонирн байдлаар бичигдэж үлдсэн ийм хаадуудын тухай ярина. Өнөөдөр бол Ромыг шатаасан галзуу Неро гэж хаан байгаа. Түүхэнд маш алдартай. Ромыг гал тавьчихгуудаа яасан сайхан шатж байна гэдэг. Амар тий. Тий, ийм галзуу нөхөр. Ромын хаад бол үнэхээр галзуу байсан. За энэ Неро гэдэг байгаа энэ хүн манай эртний 37 оны 12 дугаар сарын 15-нд Тибериус хааны нас орсноос хойш яг 8 сарын дараагаар Калигулагийн засаглалын үед Антиум буюу одоогийн Антио гэдэг юм хотод төрсөн юм байна. За. Тэгээ Неро улс төрч Гине Домици Ахенобарбус гэдэг юм хүн. За мөн түүний эхнэр болох Баг Агриппина нарын ийм цорын ганц хүүхднээсэн. За. За түүний нээж гэдэг Баг Агриппина нь Ромын эзэн хаан байсан Калигулагийн төрсөн дүүн юм байна. Нөгөө нэг амар Калигула, нөгөө нэг завхай зайдан. Тийм, нэг заваан өста мунхаг гэл ярьсан тий. Энийний дүү юм байна. За тэгээд энэ жаалыг төрөхөд Люциус Домици Ахенобарбус гэдэг юм нэр өгсөн гинэ. За тэгээд Неро болохоор одоо энэ чинь яг өөрийнх нь нэр штэ. Неро гэдэг нэрээ сүүлд авчиж байгаа. За Неро болохоор хуучин эзэн хаан Августын ганц охин Жулиагийн үр сад. Тэгээ 30 гэсэн үг. За тэгэхээр хаадын удмын хүн байж таарах нь штэ. За энэ Нерогийн аав нь болохоор маш хэрэгс. Зугаа цэнгэл нэлээд дуртай хүн байсан гинэ. Ер нь тухайн үе Ромч тэр чигээр юм байсан юм ааш. Ер нь тийм гэсэн. Харин тийм. За тухайлах юм бол гладиаторуудын тулаанд маш дуртай. Тэгээ ингээ ялагдсан гладиаторуудыг өршөөхүү аврахуу гэл ингээл дээшээ доошоо гэдэг шүү дээ. Ерөөсө хизээж баг амиг нь өршөө гэж санал өгч байгаагүй хүн ингэнэ. Дандаа аал гэдэг. Тэгээ ингээд энэ тулаанд ингээд өнөө морин тэрэгний уралдаан болохоор ингээд морин тэрэгнүүч онхолж байгаа харагддаг шүү дээ. Онголтохоор л бүр баярлаа хөөрөө өө юм бол. Тийм тэгээд Неро төрөхөд найзууд нь одоо энэ аваас нэг асуусан юм байна л та. За хүүдээ басан чи баяр хүргье гэд. За. Тэгсэн чи Агриппинагийн хүүхэд штэ жигшүүртэй ихэнх үү. Шууд хүүхдэд төрөхтөн гэсэн байгаа байхгүй. За. Тэгээ адилхан жигшүүртэй амтан болох байх таа гэж хэлж ирсэн юм бил. Тэгээ найзууд нь бүр ингээд аавыг нь гайхаад яагаад гэд ингээ асуусан чи олон нийтэд аюултай л хүн болох байх таа. Йоо, аав нь хүүгээ бүр бага төрөхтөн дөнгөж нэраа нэг хэдхэн хоногтой хахт ингэж хэлсэн. За, Нерогийн аав Домици манай эртний 41 онд нас оржээ. За, нас орохоос өмнө Ромын улс төрийн ноцтой ийм том шуугаануудад аав нь нэр холбогдсон. За, тэр нөгөө Нерогийн ээж Агриппина болон наг зэгч Жулиа Ливила нар өөрийн эгч Друсилагийн бэлэвсэн нөхөр Маркус Липидус гэдэг хүнтэй орооцолдож завхаарсан гэд Калигула тэднийг эзэн хааныг түлхэн унахаар санаархсан гэж юу байгаад хил сэрэг дохоод газар дундын тэнгисийн арал руу цөлцсөн байсан. Тий, ингээд Нерог Калигулагийн авгах Клаудиусын гэрлүү илгээгээд Клаудиусын 3 дахь эхнэр Месалинагийнх нь ээж Домития Липидия гэж ийм хатагтай өсөжээ. Ээж нь цөлөгт явцсан. За ингээд нөгөө балаа завхай зайдан муухай хамгийн муу хаан Калигула нас орсны дараа Калигулагийн авгах Клаудиус эзэн хаан болжээ. Энэ Клаудиус ямар эзэн хаан гэсэн чинь нөгөө Калигула чи хаан болонгуудаа морин цэргийн нэг юм цэрэг байсан авгахгаа авцраад тийм өөдөн татаа сенат болгоод тэгээд бүр хөшөө бариад гэж хөшөө барьж чадахгүй тийм ямар чадваргүй. Тэгсэн нөгөөд ч бүр хаан болоод энэ хаан болчихж байгаа. Тий, тийм чадваргүй хүн бол. За ингээд Клаудиус хаан болоод Нерогийн ээжийг өршөөгөөд цөллөгөөс авчирчээ. За ингээд ээж нь манай эртний 49 онд Клаудиустай гэрлэж дөрөвт эхнэр нь болж байгаа. За ингээд хааны эхнэр болж байгаа. Хааны дөрөвт эхнэр болж байгаа хгүй. Харин манай эртний 50 оны 2 дугаар сарын 25-нд Баг Агриппина буюу юуны Нерогийн ээж өөрийнхөө суусан Клаудиус хааныг чи миний хүүг буюу Нерог яг Альпесоор өргөж ав гэж шахаад тэгээд ингээд Клаудиус аргагүй ирэхэнд одоо Неро бол миний хүү би өргөж авлаа. Тэгэхээр магадгүй хаан ширээ залгамжлах болно гэдэг ийм утгаар жигсаал гаргуул бараг дараагийн тий. За ингэж өргөж авсан юм байна лээ. Ингээд Луциус хүүд Неро, Клаудиус, Цезар, Друсус, Германикус гэдэг шинэ нэр өгсөн. Одоо тэгээ Неро гэдэг юм байна шүү дээ. Ер нь тий. Тэгээд Ромд бол Нерогийн тэгтээ яг энэ үед Ромд бол Нерогийн хойд ах Британик гэдэг хүн маш нэр хүндтэй хаан болох магадлалтай гэж ярьдаг байсан юм байна. Клаудиусын дараа. За тэгсэн Нерог 13 настайд насанд хүрсэн гэж яг Альбиосоор хүлээн зөвшөөрөөд тэгээ хааны ордны олон нийтийн амьдралыг ингээд татаж оруулж эхэлсэн юм байна л да. Одоогийнхаар
хаттай өвчөж явах штеп. Тийм штеп. Ингээд манай эртний 51-ээс 53 оны хооронд одоо бүр янз бүрийн нийгэмлэг хурал цуглаанууд ингээд илтгэл тавьж эхэлж байна гинэ. Тэгээ Апаме гэдэг юм хотын газар хөдлөлтийн дараа одоо энэ хотынхан 5 жилийн турш татварыг нь хөнгөлөх тухай энэ хүн 13 настай үжиж ингээд лоцгонжсэн байгаа байхгүй юу? За эдгээр одоо ингээд амар хэцүү байдалд орцоон газар хөдлсөн энэ хүмүүсийн татварыг чөлөөлөөч гэд. За энэс гадна Болино болон хойд можуудад гарсан юм аимштай галт төмөр гарсан. Тэгээд энэ галт төмөрийн дараа бас энэ можуудад нүуний сэргээн босох ажил явагдаж байгаа штэ. Тэгээд энд нь ингээ хушуу нэмжсэн. Хуруу нэмжүүл чадахгүй. Хушуу л айгуусаа нэмжсэн юм лээ. За ингээ 16 нас хүрлээ. 13 таад ийм ажилд оролцсон өгч 3 жил. Ер нь жоо улс төрийн идэвхтэй багасаа нийгмийн идэвхтэй нөхөр байж. За ингээ 16 настайдаа нэрөө Клаудиус хааны охин өөрийнхөө хойдогч Клаудио Октавиатай гэрэлсэн. За энэ жаахан тэр үед байдаг байсан. Тэгсэн манай эртний 54 онд эзэн хаан Клаудиус нас орчлаа. Одоо нэг аав хан нас орчлаа гэсэн үг шүү дээ. Тэгээд үхлийн шалтгаан тодорхойгүй гэж байгаа байхгүй юу? Гэхдээ ер нь бол түүнийг Агриппина хор өгөөд алдсан гэж хүмүүс ярьдаг. Хиний Нерог ээж. Нерог ээж. Яагаад гэхээр өнө Клаудиус ч нөгөө Нерог хаан болгох хүсэлгүй хойд одоо ч өргөмөл шүү дээ тий. Тэгэхээр юу хаан болгох хүсэлгүй өөрийнхөө тэр нөгөө Британи гэдэг аюу их тийм нэг бөөцөлж хайрлж өсгдөг байсан юм байна. Тэгэхээр Агриппина яарч хөдлөөд хор үйлдвэрлэгч энэ Локуста гэдэг хүнд захиалга өгж жагаад бүр хор бэлтгүүлээд тэгээ тэрийг нь зарц Халотос гэдэг юм хүнээр энэ хороо өвүүлсээр хагаад хааныг алсан гэдэг. Тэгээд Клаудиусыг нас орохоос өмнө Агриппина Клаудиусийн хүүгүүдийн багш нарыг нь бүр ингээд өөрийнхөө сонгосон багш нараар солио заяа. Тэгээд харуул хамгаалтын офицеруудыг нь зөвхөн өөрт нь тэр нөгөө үнж байдаг хүмүүсээр бас солиод. Тэгээд ингэсэн болохоор тэр нөгөө Клаудиусыг нас барахад Агриппинаг хинч хааныг алчлаа гэж сэжиглээгүй. Тэгээд нэрөө ямар ч асуудал байхгүйгээр засгийн эрхийг авах боломжтой болчихж байгаа. Хүүгийнхээ замыг бол зэвүүн зассан тий. Цэвэрлсэн байгаа. Баг багт өргөж авмаа гэл тий. Энэ ээж нь улстай супер. За тэгээд ингэж байгаа. Неро манай эртний 54 онд 16 настайдаа хаан болсон. Тий. За мэдээж ард нь ээж нь зааварлаад Sextus Burrus болон Seneca алдартай философч Seneca гэж байгаа. За энэ Sextus Burrus болон Seneca гэдэг ийм хоёр том одоо философч мундаг хүмүүс төрийг хэрхэн улс орны хэрхэн удирдах вэ гэдэг тал дээр Seneca-д тусалж хоёр талаас нь зөвлөж исэн. За Seneca багш болохоор Сенатын өмнө ингээд Нерогийн хамгийн анхны илтгэлийг бичиж өгсөн юм байна. Хаан болоод за чи ингэж үг хэлнэ шүү гэд. За ингээд энэ үгэндээ Неро болохоор өмнөх одоо гэдэг Клаудиус хааны дэглэмийн зовлонг би арилганаа гэж хэлсэн тийм. За өмнөх хааны буруу шийдвэрүүдийг би засна. Одоо өмнөх хааны буруу одоо зовлонгийн золиос болсон хүмүүсийг би та нарыг ингээд жаргаанаа гэд. За ингээд өөрийн засаглалтаа Августын загварыг баримтлана. Танхим дотор байгаа бүх нууц шүүх хурлыг зогсооноо. За ингээд шүүхийн сонгогчд болон чөлөөлөгдсөн хүмүүсийн авилгалыг таслан зогсоон. За юун дөрөнд сенат болон сенаторуудын эрх ямбыг би хүндэтгэнэ гэж одоо юу гэдэг амласан. Тэгээ ингээд сенаторууд ингээд айгүй мундаг хаантай болох нэ гэж итгэсэн байгаа ихэндээ. За тэгсэн Нерогийн ээж Агриппина санаа нь бол ерөөсөө л хүүгээрээ дамжуулаад хөшгөний ардаас Ромыг захирах байсан. Тийм ч учраас багаас нь ингээд тий хаантаа суугаад Августус хааны эхнэр болонгуудаа миний хүүг өргөж ав гэж өргөж авуулаа. Тэгээ өөрөө сүлд нь магадгүй зарим их сурвалжаар бол хор өгөөд алдсан гэж байгаа шүү дээ. Тэгсэн явж зүгээр хүүгээрээ дамжуулаад Ромыг захирах ийм хүсэлтэй байсан. Хүүн бараг зүгээр нэг шатрын хүү шиг. Бараг шатрын хүү шиг. Тий ийм тохиолдол бол байдаг. Манжид хүүг гэж гисэн байдаг. Шатрын юуны ардаас хөшгөний ардаас ингээд хатан удирддаг. За Агриппина яг ингээд хүүгээ хаан болгоод шууд өөрийнхөө улс төрийн өрсөлд төгсрийг шууд алаад эхэлсэн захиалгаар. Тий тэгээд ерөөсөө ингээд эхлээд Агриппинаг цөллөгт байхад Нерог өсгөж байсан. Хүүгийг өсгөж ийсэн нах зэгч Дометия Липидаг хамгийн дөрүүлж алсан. Яаж байгаа юм бол? Мэдгүй. Одоо яагаад гэвэл тэр чинь нөгөө хүүн магадгүй ээжээсээ хол өссөн учраас ээжийнхээ үгийг биш. Өсгсөн ээжийнхээ үгийг сонсон. Ямар амар зүг юм бэ те. Тий тэгэхээр хүүд маань нөлөөлөх хамгийн ойрын дайсан бол хүүг маань өсгсөн намайг цөллөгтөө байх үед миний хүүг өсгөж ийсэн тэр Дометия Липида гэдэг энэ эмэгтэй хөнөөх ёстой гэд хамгийн ихний одоо гэдэг аллагын захиалга энэ өгөөд ингээд Дометия Липидаг алаад дараа нь хаан болох магадлалтай гэж яригддаг байсан Август хааны ач хүүнэр болох Маркус Юниус Силанус болон Нарцисс гэдэг ийм одоо хаан хүү болох ийм хааны удмын хөвгүүдийг алдсан. За ингээд Юрус ингээл яванда энэ Агриппинагийн захиалга аллах хүч хэрхийлүүл хэрэгс гэтэрч эхэлсэн. Амар юм аа. Тий, гэтэл нөгөө Неро хүүн болохоор хаан байгаад идэг. Гэтэл ээж нь ингээд урдуур нь ороод тэрийг чаал, энийг чаал гэл ингээл алуулаад идэг. Нөгөөдг нь хаан дээр мэдээлэл ирээл ингээл тэгээ ээж чинь Агриппинагийн захиалгаар энийг алчлаа гэдэг ингээд яваад идэг. Тий, тэгэнгუთ
ерөнхийдөө за хамгийн эхлээд шууд ээжийг алчиж чадахгүй, шийдэх чадахгүй. Тэгэхээр эхлээд ээжийнхээ холбоотнуудыг улс төрөөс энэ төрлийн одоо юунаас зайлуулъя гэж шийдсэн байна. Нөгөө зөвлөхүүд нь хэлсэн тий. Чи ээжийнхээ эсрэг хөдөлж чадахгүй. Гэхдээ ээжийг чинь тойрж хүрээлээд байгаа тэр хүрээллийг нь эхлээд зад. Тий, тайр. Гэхдээ хүнд ач сандгүй маа гэхэд яаж ингэж санд чаддаг байна бурхан минь. Шууд хамгийн түрүүнд алхаад яах вэ? За Улаанбаатар хотод 14 цаг 22 минут болсон байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамгийн гүн бохирлыг жаргалгана Омо хамтран ажиллаж байна. За Омогийнх маш гоё урамшуул зарласан байгаа юм байна лээ. Харин. Тий, тэгээд ингэж байгаа юм байна. Английн Премьер Лигийн Арсенал клубын албан ёсны түнш юм байна Омо. Тэгэн гут та Омог аваад тэгээд Омо таны Арсеналд хүрэх тасалбар гэдэг нэртэй 36 азтан шалгаруулах ийм суглаа судалтай явуулж байгаа юм байна лээ. За энэ 36 азтан дотроос 3 азтан Англи улсад Арсеналын тоглолтыг үзэх тасалбар хожино. Тэгээд энэ зөвхөн тасалбар биш байгаа. За тасалбараа авчиж байгаа. Англи улсад ирж очих онгоцны билетийн тасалбар нь бас байгаа. Тэгээд зочид буудлын зардал зэргийг ингээ багтаасан байгаа. Ерөөсөө л та азтан болох юм бол нэг ойр зурд хэрэглэх хоол унааны мөнгө нэг автобусд инээтрийн гайгүй газар үзэхний хідэн карманы мөнгөтэй явахд л болно гэсэн үг шүү дээ. Бүх зардлыг нь Омод ааж байгаа. За тэгээд юу яж байгаа юм бэ? 3 үеэр 36 хэрэглэгчийг тодруулаад супер бэлгээс хатан. За супер бэлгүүл мэдээж Англи явж Арсеналын тоглолт үзнэ. За iPhone 16 утас, бүрэн автомат угаалгын машин, ухаалаг цаг, уурын эндүү, Омо брендийн бүтэн жилийн хэрэглээ гэдэг ингээд олон төрлийн хонжиурууд багтсан ийм сулаа судалтай явж байгаа. 6 сарын 31-нд дуустал Монгол орондоо яригнэ. За шалгаруулгатай болохоор боловсрал сувг телевиз болон боловсролын шууд эфирээр за мөн саруул гэр гэдэг ийм пэйж хуудасаар давхар явах юм билээ. Пэйжээр явах юм билээ. За 5 сарын 11-нд явагдаж одоо эхний тохирлын азтан тодорцсон. Одоо дараагийнх нь тодорно гэсэн үг. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нар саруул гэр гэсэн Facebook хуудаснаас болон 7577 8899 гэсэн дугаараас авна. 7577 8899. Тэгээ ер нь бол бидний Омогийн бүтээгдэхүүнийг аваад энэ урамшуулт аянд оролцох боломжтой. За бүх сүлжээ дэлгүүр супермаркет таны гэрийн ойролцоо байгаа жижиг дэлгүүр зах худалдааны төвгээд ингээд Монгол орон даяар Омогийн бүтээгдэхүүнүүд зарагдаж байгаа. Утасныхын дугаар 7577 8899. Баярлалаа. Хамгийн гүн бохирлыг жаргалгана Омо. Зя. За бид түүхэнд хамгийн итгээд муухай аимшигтай байдлаар одоо юу гэдгийг дүрслэгдсэн ийм амьдрчээсэн хаадуудыг ярьж байгаа. Тэгээд Ромын галзуу Неро гэж хаанад тухай ярьж байна. За Неро нөгөө нэг ээжийнхаа гар хөлүүдийг ямар ч байсан алхаар шийдэж штэ тийм ээ. Тэгээд эхлээд Маркус Антониус Палас гэдэг энэ хүнийг алсан гинэ. Албан тушаалаас нь алсан биш албан тушаалаас нь зайлуулсан шүү. Энэ юу хийдэг вэ гэхлээр төрийн сан хүмргийг эрхэлдэг хүн байсан юм байна. За дараа нь ээжийнхээ ихтгэлт хүмүүсийг одоо яаж хойдөөг ингэ бодоо сууж исэн чинь өөрийнх нь шивгчин ирээд та хоолоо идэхгүй гэдгийгсэн юм байна л да. Тэгсэн чинь нөгөө шивгчин айгу хөөх харагдаад барьж аваад амаргалцсан юм байна л да. За тэгсэн чинь энэ хүнийг болохоор Клаудиа Акте гэдэг ийм боол нь байгаа байхгүй. Тэгээ Нера Клаудиагаас бүр ингээд салхаа байцсан түүнд ингээд дууралцсан. Тэгсэн чинь энийг нээж нь мэдцээ ядаж яахт нь. Тэгээ хаан хүн байж таяа аягч шивгчин боолтойгоо завхарлаа ядаж ийм сурвалжид гаралтай ийм дороцолтооч гэл ингээд ээж нь шүүмжлээл. Тэгсэн чинь ээжийнхээ холбоотон Синека Брус нарыг ордноос хөөцсөн. За гэхдээ тэр хоёрыг одоо нөгөө өөрт нь гим хийгээгүй учраас зүгээр л төрийн албанаас хөөсөн гэж хэлж болно л доо. Тэрнээс амь насанд нь ямар нэгэн аюул занл хэл байхгүй. За Агриппина болохоор ингэсэн. Ингээд нөгөө эргэн тойрны хүмүүсийн хөөгд эхэлж штэ. Ээж нь ууралж байгаа. Би чамайг эзэн хаан болгосон. Би чамайг хаанаас ч болиулж бас чаднаа. Ер нь бол Британикус гэж хүн байгаа штэ. Тэр бол Клаудиасын төрсөн хүү. Би чамайг хаан ширээнээс буулгаад Британикаг хаан суулгачих чаднаа. Ингээд хүүдээ хүртэл зарлал хийж эхэлж байгаа. Тэгээ ерөөсөө энэ үйл явдал болоод ээж хүү хоёр маргалдаал маргааш өглөө нь Британикус хордоод өгсөн. Чааваса. Мэдээж тэгэн штэ. Тийм чинь өрсөлдөгчөө замаасаа залилж штэ. За ингээд энэний дараа Агриппина хатан буюу одоо хатан ихэнх буюу Нерогийн ээж нь Нерогийн эхнэр Клаудио Октавиатай харилцаа тогтоогоод за ингээд тэгэд Нерог танаа нөхөр чинь шивгчэнтэйгээ завхаардаг гэд хүүгээ хүтгсэн байгаа. Тэгэн гол Неро хатанда тийм байхгүй гэд тэгэд манай ээж миний хаан ширээнд санаархаад байгаамаа. Тэгээ ингээд албаар ингээд чивтээр яс хайж яана гэж хатанда хэлсэн гинэ. Тэгэн гутаа ээжигээ шууд ордноос хааны ордноос хөөсөн. Тэгэхдээ шууд ээжтэйгээ ингээд маргалдаад тэгээд шууд ингээд нөгөө ээжээгээ ч хэлэхгүй шууд ордны нөгөө харуулуудад ээжийнхээ нүдэн дээр дараагийн удаа Агриппина та нарын ингээд ордны хаалган дээр ирж харагдах юм бол зүгээр шууд завчиж алаарай гэд ээжийнхээ нүдэн дээр тушаал өгсөн ордны хамгаалагч нартаа. Тэгээ ээж хэлэв. Дараагийн удаа Агриппина харагдвал шууд завчаад алаарай гэж хэлсэн. Тэгээ энийг ээж нь өөрөө сонсч ирсэн. За ингээд Неро чи уул зүгээр 16 та хүүхдэрээ.
Тэгээд нөхөр нэг нь улс орныг удирдах ямар ч туршлага байхгүй. Дээрээс нь 58 онд 20 настайдаа Неро Ромын одоо ингээд амар хөөрөв Ромын бүх татварыг хүчингү болгох. Ромоос ингээд Ром ямар ч татваргүй улс болъё. Гээд авчиад бүх татварыг хүчингү болгоод тэгээд хэдхэн сарын дараа энэ чинүүд юугаар амьдрах вэ? Дампуураад ингээд буцаад татвар тогтоосон. Тэгэд иннээс болоод тийм ингээд нэг юм гинэн маш сайхан санаа боловч амьдрал дээр хэрэгжих чадваргүй ийм шийдвэр одоо оролдлогуудыг Нерогийн оролдлого гэж хэлдэг гинэ. Нерогийн ойлголт ч гэдэг юм ингэж шоколдог энэ баруунд. Тий. Тэгэд энэ хямралын үед Неро ер нь бол ингээд нөгөө бета шийдвэр гаргах чадахгүй үнэхээр сандарч исэн учраас нөгөө хөөж явуулсан хоёр зөвлөх багшаа Бурус Сенека хоёрыг эргүүлж дуудаж авчираад хажуудаа зөвлүүлсэн байгаа. Одоо ээж нь байхгүй шүү дээ. Тий. Тэгэд энэ Бурусын зөвлснөөр Неро татвар хураагчдын үйл ажиллагаанд хяналт тавих, за орон нутгийн татварын албыг байгуулад илүү ингээд хатуу хяналт тавья гэдэг ийм ажил хэрэгжүүлсэн. Тий. Тэгээд ер нь бол за энэ жил одоо юу гэдэг улс орны хэмжээнд ийм татвар тогтоогоод энэ татвараа хурааж авангуудаа буцаагаад энэ улс орны хөгжлийн төлөө хүмүүс хэрэгтэй ийм зүйл хийя гэж ийм одоо төсөв маягийн юм зохиосон юм байна. Тэг энийг бол түүхэнд болохоор Quinquennium Neronis буюу дунд зэргийн хэмжээтэй засгийн газрын хамгийн сайн үлгэр жишээ загвар гэж үздэг гэн улс төр судлалт. Дунд зэргийн засгийн газар гэдэг байгаа тийм. За тэгсэн мөн баячууд боолчуудаа ингээд нөгөө гэрийн тижээвэр амтны хэмжээнд авч үздэг. Боолуудын амнаас айгүй үнгүй шахам байсан юм байна л та. Мэдээж. Тэгээ нөгөө боолын эзэд за боол нь ингээд өвддөг ч юм уу те эсвэл хийх ажил хийснээсээ болоод ядарч тулдаад өгчгэд нөгөө боол эзэд нь ерөөсө тоодгүй байсан байгаа байхгүй. За тэгсэн чинь боолчууд ч гэсэн хүн учраас ерөөдөө ингээд нөгөө бослог гаргасан хийх ажлаас залхсан. Тэгээд Люциус Питанус Секундус гэдэг ийм хүн энэ баян хүн байгаа байхгүй. Тэгээ баяны боолууд нь эзнээ алдсан гин энэ хүнийг. За тэгээ бидний буруу гэдэг ингээд нүглээ намжлаад эрх баригчнэр дээр ирсэн юм байна л та. Тэгээ хэрэгээ хүлээж байгаа гэсэн үг л те. Тэгээ энэ хэргийн дараа Неро боолуудад тэдний эмчилгээний талаар болон эзний харгас хатуу харилцааны талаар эрх баригчдад гомдол гаргаж болно. Энэ бол одоо бараг анхны ийм үзэгдэл юм байна. Боолуудын талд орж байгаа гэх юм уу тэдний талд шийдвэр гаргаж байгаа анхны ийм үйл явдал гэж хэлж болно. За мөн олон жил байлцсан Парф эзэнт улстай найрамдлын ирээ байгуулж Британд гарсан бослогыг дараад Босфорын хамт улсыг Ромд нэгтгэсэн. За бас Нийл мөрний сав газар руу хайгуул судалгааны экспедиц явуулсан. Энэ бол түүний хаан байх хугацаанд хийсэн гайгүй ажлуудын нэг. Ер нь бол жоохон зөв тийшээ яваад ирэх юм уу? Сайн хүмүүсээр өдөртөлөд шүү дээ. Хажууд нь сайн нөгөө зөвлөх байгаа тань тий. Тий, Сенека, Бурус гэдэг ингээд том философч улс төрч сайн зөвлөхүүд байсан баг. За хоёул хамтран ажиллаж танилцуулнаа. Хурмаа хийгээд Басрын аялал үнэвэ гэсэн уриатаагаар Мондакт компани дэмжиж ажиллаж байгаа. За ингэж байна. Басрын аяллаа урамшуулалтай Мондакт компани зарласан байна. Хурмаа ихээр төлөвлөж байгаа бүх осуудаа дуулахад 600 хүртэлх зочид хүлээж авах triple event hall, event ballroom, за мөн уламжлалт соёлоор шингээх их хөргөө Glory Resort-ыг сонгоод хурмаа их юм бол за Басрын аялал бэлгэлэх юм гайхалтай урамшуулал зарласан байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг нь та 7710 7788 гэдэг дугаараас лавлаарай. 7710 7788 хурмаа хийгээд Балсарын аялалтаа үнэгүй аялаарай. Мондакт компани. За баярлалаа дэмжиж ажилласанд. За тэгээд юу байсан юм бэ? Неро ер нь бол өөрөө ингээ нэг тийм ер нь яг тийм улс төрч ихээс илүү айгүй тийм одооныхаар бол шоумен маягийн нөхөр байж ингээд амфитеатр, задгаа театр нэмж бариулаад тэгээд хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн зохион байгуулсан баг. За ингээд өөрөө хаан хүн байж авч тэр амфитеатрт жүжигтэн тоглолдог. Өөрөө жүжигчин болоод тоглоо явцдаг. За амфитеатрт яруу найраг өөрөө ингээ шүлэг яруу найраг уншдаг, хөгжим тоглож өгдөг хүмүүс. Тэр тайм салбарын хүн тий. Тий, тэгээд морин тэрэгний уралдаанд ингээд бүр ингээ морин тэрэгчин болж ингээ залуурдаж ингээ дунд нь орж уралддаг. Тэгээд ер нь явахтай тэгэл 18 9-тэй хүүхч яах вэ? Тий. Тэгээд гладиаторуудтай л ирэх биш тулдаагүй. За бусдын бол бүгдийг хийдэг. Тэгэнгүүт Ромын язгууртнууд энэ бусдыг зугаацуулах ажил мэрэгчлүүд бол боолчуудын хийдэг ажиллаа. Ийм том язгууртун хүн бол ингээд бусдыг зугаацуулах гад өөрөө амь хайргүйгээр ингээд бусдыг зугаацуулж алиа салбартаа шиг явдаг. Энэ бол утгагүй гэж Нерод айгу хүсгэл дундуур байсан юм байна. Тэг шүүмжилдэг байсан. Тий. Тэгвэл ийм их одоо юу гэмт ингээд хаан өөрөө ирээл ингээд жүжиг тоглоо, шүлэг уншаал ингээд морин тэрэгний уралдаан зохиогоол ингээд хахаар энэнд нь ер нь бол Ромын язгууртнууд айгу дургу ирнэ. Ромын дунд давхаргийнхан, доод давхаргийнхан гэдэг нь Ромын ядуучууд нийт ард түмэн бол айгу тийм нэр алтартай болсон гин. Тий, ингээд тий манай Неро хаан болоод өстө бараг л бидтэй ээжлэн тий. Ойрхон ийм хаан гэд. Тий, тэгээ ер нь бол Неро өөрийгөө би бол төрөлхийн жүжигчин, яруу найрагч, дуучин, тамирчин гэж айгу хөөрдөг байсан.
Ийм нөхөр байж. Тэгээ бүр нэг их сурвалжаар бол өөрөө бүр Грек яваад Олимпийн наадамд оролцсон байна. Хаан байж ич. Тэгтээ Олимпийн наадмын бүртгэл дээр бол яг ийм нэртэй хүн оролцсон баримт байдгүй гинэ. Тэгтээ ер нь бол хүмүүс ярихдаа бол Неро бүр ингээд тисгэ байгаад ингээд магадгүй нэрээ нуугаад ч юм уу Олимпиад оролцсон баг. Өөр нэрээр ч юм уу. За ингээд Неро өөрийн хамгийн ихтгэлтэй ийм нэг алуурчтай байсан. Тэр бол Аницетус гэдэг ийм хүн. Тэ тэгээд юу байсан бага. Аницетус гэдэг хүнийг миний ээж Агриппина хөнөө одоо ингээд дийлдэхэ байла. Миний хаан ширэг булаах нэ. Энэ одоо Агриппина гэдэг намайг төрүүлсэн ээж. Тэгэхээр энийг хөнөө. Тэгтээ би чамд ээжигээ хөнөө гэж захиалга өгөөгүй шүү. Энийг хинч мэдэх ёсгүй шүү. Тэгэхээр чи юу яа золгүй явдал болгож харагдуулаарай гэж үүрэг өгсөн баг. За тэгэн гут нөгөө Аницетус нь Агриппина хатныг сууж явсан усан онгоцтой хамт живүүлсэн баг. Тэгсэн чинь нөгөө Агриппина хатан чинь сэлсээр яваад ирэг дээр гараад ирсэн. Ийхүүдий. Тий, маш сайн сэлдэг эмхтэй байж л те. Тэгээ ингээ онгоц нь живчингууд сэлсээр яваад ирэг дээр гараад ирэн гут нь нөгөө Аницетус нь ирэг дээр нөгөө Агриппинаг амьд байгаа гарцныг нь мэдэн гутаа ирэг дээр очин гутаа яг өөрийн гараар алчаад тэгээд хаан дээр ирээд Неро дээр ирээд юу хийсэн байгаа. Би нөгөө таны захиалгыг гүйцэтгүүлэх хилээгүй. Зүгээр л хаантан миний Агриппина хаатан буюу таны ээж амиа орлчлоо гэж хэлсэн. Оо зөө. Тэгээ ер нь энэ Неро ээжигээ хөнөөснөөс хойш нэг л сонирн болсон гэдэг юм байна. За. Тэр ерөөсөө хэнийг ч хайрлахаа болсон аюу тийм нэг харгас хэрцгий эхлээд эхнэр Клаудио Октавиаг хүүхд гарахгүй гэж цөллөгт явуулсан байгаа байхгүй юу? За. Тэгээ хүмүүс болохоор тухайн үед ингэжсэн зүгээрээс ихтрийгээ хөөгөө явуулчаад хат яа тий суугаад удаагүй үстэй дахиад 1-2 жил харах ёстой шүү тэгээд уг нь л эсэргүүцсэн байгаа байхгүй юу? Ингэсэн ч гэсэн ихнэрийгээ хөөгөө явуулсан. За өөр хүүхэд заяадгүй гэдэг үндслээр одоо шүүх боломжгүй учраас одоо энэ ч нөгөө ихнэрийгээ явуулах гэдэг нь шүү дээ. Тэгсэн чинь нөгөө одоо шалтгаан олддгүй. Тэнгүүт нь Неро ихнэрээ хүнтэй завхаарсан гэд алах ялгануусан байгаа байхгүй юу? Одоо гүтгэж ийн гэсэн үг. За тэгээд нөгөө шүүхтэр очсон чинь за хинтээ явуулсан юм дээ тэгээд гэдэг гисэн чи яагаад нөгөө Аницетустай нөгөө өөрийнх нь итгэлтэй алуурчин. Тийм, итгэлтэй алуурчин. Тийм, тэгээд өөрийнхөө одоо нэг хамаг бохир заваан ийм ажлыг хийлгдэг одоо баг нөгөө хоод ярддаг мод гэж ярьдаг шүү дээ. Ийм дотны алуурчнаа заасан байгаа байхгүй юу? За. Тэгсэн чинь нөгөө нэг Аницетус болохоор эсрэг талаасаа ямар ч нөгөө нэг юм шийтгэл мэтгэл өрөөсөө ирээгүй. За зарим түүхчид Неро өөр хүнд бүр ингэ ухаангууд дурлчаад тэгээ ихнэрээ бүр ингээд явуул харгаа олж ядаад байж ядаа тийм ингээд далим гаргаж ихнэрээ цөлсөн гэдэг юм билээ л дээ. За тэгвэл тэр ухаангууд уралчаад байгаа гэдэг эмэгтэй нь болохоор Папая Сабина гэдэг ийм эмэгтэй. За Папая Сабина болохоор Роми язгууртан гаралтай. Нэр нөлөө маш ихтэй ийм эмэгтэй байсан юм байна. Тэг дээрээс нь яаж яхад амар үзэсгэлэнтэй. За манай эртний 62 онд энэ эмэгтэй гэрэлцсэн байсан. Тэгээд 3 жилийн дараа манай эртний 65 онд Неро ярихгүй зүрэл дээр ингээ уурлаад жирэмсэн байхад ингээд гисрэн өшгөлцсөн юм байна. За тэгсэн чинь нөгөө хатан чинь биеийн мууцаар агаад тэгээд дээрдэхгүй нас орцсон гинэ. Одоо тэгээд ихнэрээ ингээд жирэмсэн байхад нь өшгөлөөд ингээд алчж байгаа эндээ болохоор бүр ингээд амар шансан байгаа байхгүй юу? Асар их шаналсан. Тэгээд бүр ингэж хэлж ийсэн юм билэ. Ийм хэлж ийсэн. Нөгөө ийм импортын хүч гэж байд юм байна. Маш үнэтэй хүч. Тэгээд энийг бүр ингээд 24 цагаар ингээд тасралтгүй энэ нөгөө юуныхаа оршуулгын газар ингээд оршуулж одоо юу одоо чандарсан газар гэх юм уу? Тэгээ сүмд нь гэх юм уу оршуулсан сүмд нь ингэж байлгаж байсан гэсэн. Тэгээд уг нь бол нүн тэр Ромын заншил ёсоор шатааж чандралдаг учиртай юм байна. Тэгсэн чинь Неро болохоор нэг айгүй хайртай байсан учраас шатаахгүйгээд тэгээ хойд насандаа хоёлаа дахиж учирья чамааг ингээ хойд насан чи би дахиж амьдруулах хүсэлтэй байна гэд Египтийн заншил ёсоор занданшуулаад ийм давирхаатай давгаар ороож нууцлаг газар бунхалсан гинэ. Айгүй хайртай байж байгаа тэгээд ингэж алчдаг амир. Тэгээд энэ Папай хатныг нас барсны дараа Неро Спорус гэдэг залуу хүүг аваад ихнэрээ болгосон баг. Хүүгээ? Тий, хүүг, эрэгтэй хүнийг. Өөрөөсөө дүү ийм залуухан хүүг аваад ихнэрээ болгочээ. Ингэхдээ Неро эхлээд Спорус гэдэг тэр хүүг хажуудаа авангуудаа хөнгөлсөн баг эхлээд. Тэгээ хөнгөлөнгуудаа одоо ингэж хоёлаа гэрэлнэ. Чи бол миний ихнэр болно. Эрэгтэй хүнийг. За ингээд нөгөө Неро чинь Спорусын арг эрт нь их хэмжээний инж өгөөд бэлгэсэлт өгөө. Тэгээд ингээд Спорус эрэгтэй хүн штэ. Тэгэн гут юу байсан? Сүйт бүсгүн гівлүүр зүйлгээд. Яана. За ингээд гівлүүр зүйлгээд бүр яг олон нийтийн сүртэй баяр ёслол хийгээд бүр 20 болоод албан ёсоор гэрэлсэн. Эрэгтэй хүнтэй. За ингээд хэсэг хугацааны дараа Неро өөрийн нөгөө итгэлтэй хүн Аницетуст нөгөө нэг алуурчин Аницетустаа дахиад нэг зүйл шивнсэн.
Тэгсэн чинь хэд хоногийн дараа нөгөө гэрэлсэн Спорос гэдэг одоо эхнэр нь гэх юм уу тэр залуу алгуулсан. Ингээ сураг алгуулсан. Яаж байгаа юм бол үйлс юм бах. Хэмэтгүй. За ингээ байжснаа Неро Пифагор гэдэг эрэгтэй хүнтэй дахиад гэрэлсэн. Пифагор? Тий. Тэр Пифагорын теоремын Пифагор биш шүү. За. Тэгээ бидний мэддэг нэрт математикч, геометр тэрч Пифагор бол биш. Зүгээр ижлэхэн нэртэй Пифагор гэдэг дахиад ийм эрэгтэй хүнтэй гэрэлсэн баг. За энэ хурим бол манай эртний 64 онд болсон. Хуримыг дахиад маш нүсэр одоо ёслол төгөлдөр хийсэн. Тэгэхдээ өмнө нь бол тэр Спорос гэдэг залууг эхнэрээ болгож гівлүүр зүүдгэж хуримлж гисэн бол энэ удаа Пифагор гэдэг дахиад эрэгтэй хүнтэй хуримлахдаа өөрөө гівлүүр зүүж хуримын сүйд өсгөө болоод тэгээд нөгөөтгөө болохоор нөгөө Пифагор гэдэг гэрлээд байгаа залуугаа болохоор нөхөр нь болгож ингэж хорим хийсэн. Ямар солиотой хааттай байсан юм бэ? Тэгээд Ромын түүхчид энэ гэрлэлтийг маш ялзарсан, жинхэнэ завхарсан гэрлэлт байсан гэж үздэг. За ингээд хэсэг хугацааны дараа дахиад нөгөө Пифагор гэдэг гэрэлсэн хүн нь алгуулсан. Сураг алгуулаад байгаа юм шүү. Ингээл алгуулсан харин тийм шүү. За манай эртний 65 онд Неро Статилия Месалина гэдэг ийм язгуурт эмэгтэйд дурлсан. За тэгсэн чинь энэ Статилия нь болохоор бас л нөгөө нэг эр хүн байтугай эмэгтэй хүн хүртэл ингээд эргээд хармаар айгу үзэсгэлэнтэй нэгэн байсан юм байна л да. Тэгсэн чинь энэ айгу гоё юм үзэсгэлэнтэй эмэгтэй учраас аль хэдийн гэрэлсэн байсан. Тэгээд Статилиагийн нөхөр нь бүр ингээд Ромын консул байсан заяа. За тэгсэн чинь Неро болохоор нөхрийг нь дарамтлаж агаад одоо их нэртэн суух гэдэг штэ. Нөхрийг нь дарамтлаж агаад гэр бүл удам судраач би та нарыг даалж хятна гэж ингэ сүрдүүлсээр хагаад консул өөрийнхөө эцэг их ах дүүсийн амийг аврахын тулд өөрийнхөө амийг игүүтгсэн баг. Ингээд нөгөө нэг ихнэр нь одоо ингэ нөхрөгөө алчиж байгаа шүү дээ. Тэнгүүт нь Неро Статилиат суусан. За тэгсэн чинь Статилия болохоор Нерог ингэсэн ба. Статилиаг Неро ямар нэгэн байдлаар гомдоосон хорсон тухайг нь бол мэдээл байдгүй мэн л та. Тэгээ ихнэр нөхрүүдийн шившигт байдлын хажуугаар Неро бүр ингээд хит тансаг байдалд амьдэрсэн гэж үздэг юм бил. Тэгээ одоо энэ нөгөө нэг маш олон өдөр үргэлжилсэн тансаг найр хийгээд энэ хоёр ч одоо сууж штэ тий. Тэгээ найр болгон дээр 500-аас дээш тонны язгууртан баячуудыг үрж оролцуулдаг байсан гинэ. За тэгээ энэ найр бүр үнэхээр онцгой заа. Яадаг байсан гэсэн чинь найранд нь ингээд хүмүүс гаднаас урилгаар ирж байгаа тийм үү. Тэнгүүд тэр хүмүүсийн гар хөл өсийг нь ингээд боолуудаар ийм айгүй гой тансаг үнэртэй зүйлээр угаалгадаг байсан эхлээд. За тэгээд ингээ ариу тасныхаа дараа нүүрэнд нь пүүтер төрхнө. Буудна гэсэн. Тансаг үнэртэй цэцгийн дэлбэн дундуур ингээд явуулж иж ширээний ард ингээд бүр амар ёслол хүндэтгэлийн байдалтай суулгадаг гэсэн баг. Тэгээ найран дээр нөгөө нэг язгууртан баячууд хүртэл ингээд гайхаж ангаамаар тийм маш ховор нандин тийм тансаг хоолонд бүр ингээд дийлэгцэн. Тэгээл дар суугаал амьд хүүжин тоглоод бүжигчд юу гэдэг. Тэгээ тайзан дээр одоо маш олон юунууд гарч ирээл жүжигчд гарч заримдаа бүр ингээд энэ гол дүрдээ өөрөө орж тоглолдог гэсэн. Нөгөө Неро хаан чинь. Тий. Өөрөө нөгөө жүжигчин болох хүсэлтэй юм болохоор. За 14 цаг 40 минут болж байна. Хосборны ховор жор гэсэн уриатаагаар нефрис хамтран ажиллаж байна. За энэ бүрний юм болохоор 100% ургамлын гаралтай учраас та альч эмийн сангад байгаа зүгээр очиод жоргоо авчиж болно. Тий. Тэгээд Монголын эмийн зах зээл дээр баг 25 6 жил болж байгаа ийм нефрис гэдэг ийм байгаа байхгүй. Тий. Тэгээд энэ юм бол өрөвслийн эсрэг, нянгийн эсрэг тэгээд шээс хөөж хаван буулгах юм гурвалсан үйлдэлтэй бөөр давсаг шээсний замын хурц болон архаг өвчний үед бөөр давсагт чулуу үүссэн үед за бас бөөр давсгаа одоо юу гэдэг урьдчилан сэргийлэх зорилгоор энэ имийг ууж хэрэглэн. Бөөрөнд ягаад чулуу үсэдэд инхээр нөгөө нэг юутай давс сэтний их хэрэглээтэй холбоотой юм билээ. Тэгэхээр нөгөө хүмүүс өөрийгөө мэддэг штэ бөөрн жоохон шорог талдаа итгэх гээд идэм а гэж боддог хүмүүс бол ер нь бол үзүүлээд ч юм уу те үзүүлэхгүй байсан ч гэсэн бөөр чинь нэг жоохон зовирлаад ах юм бол энэ ургамлын гаралтай нефрисийг уугараа гэж зөвлөд юм билээ. За бөөр өвдөд байгааг яаж амархан мэдхийн гэдгсэн ингэнэ. Ер нь бол ингээ ядарч цулдаад унтаад байгаа ч гэсэндээ унтсан юм чи санагдахгүй юу? Эмчд үзүүлэх ёстой. Өглөөс ирэхэд нүүр нүд хөлөөр хавгандсан байх. За шээсний өнгө өндөр өөрчлөгдөх, шээсний гарцан багасах, ойр ойрхон шээх эсвэл шээхэд ямар нэг өвдөлттэй ч юм уу те нуруу бүрээр ингээд нэг хэсэг унжиж өвдөд байгаа юм шиг те. Иймэрхүү шинж тэмдэг илэрх юм бол ер нь бол бид нар бөөрө үзүүлэх ёстой болцсон юм байна гэж хэлэх юм билээ. Тэгээ сая хаглаанд ороо гараад ирсэн чи эмч нөгөө нэг дахилтаас хамгаалаад энийг зөвлөж илээ. Ер нь бол эмчнэрийн номерыг сонголт юм билээ. За ингээд курсээр нь уувал үр дүн маш сайн мэдрэгддэг. Тий гэж хэлээ. Утасныхын дугаар болохоор 75 100 500 гэдэг утсаар лавлж болно. 75 100 500 бүх эмийн сангуудаар нефрис бөөрийн юм байгаа. За хосборны ховор жор гэсэн уриатаагаар нефрис хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За бид нар ер нь бол хаадын булангаараа итгээд аимшигтай ямар хачаа хачих хаад түүхэнд байсан тухайга ярьж байгаа. Тэгээ өнөөдөр бол галзуу Неро гэж Ромын үнэхээр алдартай баг хүн гэж хэлэхэд ч хэцүүхэн ийм итгээд
хачин зан авиртай хааны тухай ярьж байна. За ингээд өөрөө ингээд нөгөө нэг алдартай найрандаа ингээд хүмүүс ирэнгуут нь заримдаа сайхан сэтгэл нь хөдлөл одоо гэдэг өөрөө ингээд хөгжим тоглоод дуулаад дунд нь ороод. За ингээд нэрээ болохоор өөрийгөө би бол урлагийн авгаах авьяастай. Би ер нь л олны өмнө дуулж жүжиглдэг Ромын цорын ганц хаан. Надаас өмнө ямар ч хаан ингэж олны өмнө дуулж бүжиглж байдгүй байсан. Тэг яагаад тэд нэр дуулж бүжиглж чаддгүй байсан бэ гэвэл тэд нар чинь тэг чаддгүйсэн байхгүй юу гэл ингээл би бол үнэхээр авьяаслгаа гэл ингээл хүмүүсийг хөөрглөөд. Тэгээд өөрийг нь дуулж хахад юм уу өөрийг нь жүжиглж хахад хүн босож явбал тэгэл алуулна. Шууд алуулдаг тэр хүн. Тэргээ ингээд өөрийг нь ингээд тайзан дээр дуулж хахад ч юм уу жүжиглж хахад бол хинч босч явах ирэхгүй хүлээгээл байждаг. Тэгээд энэ найр нь маш олон өдөр болдог гэсэн гинэ бүр. Хитэн өдөр дараалаад. Тэнгуут нөгөө найранд ирсэн хүмүүс чинь сүулдэ бүр найрнаас нь залхаад, уйдаад би яах гэж энэ найранд ирвэ гэд. Бүгдгээд ингээд тэгэд явж болохгүй хааны өдөөс. Тэгээд сүулдэ бүр зарим хүмүүс нь амиа хорлож исэн гинэ. Хааны ордод цонхоор үсрээд гимтчихсэн. Яана. Тэгээд бүр ингээд зарим хүмүүс нь дараагийнх нь юун дээр бол ингээд дахиад найр болно шүү дээ тий. Тэнгууд Нерогийн найранд очихын тулд юу гэж хэлэх үү гэж бас махаа цайд. Юу гэж найранд өргөчүүл тий. Юу гэж найранд очихгүй байх вэ гэж хэлдэг. За тэгэнгуутаа юу яадаг гэсэн. Нөхөр болохоор ингээд юу байсан маань зочдод ингээд ирж байгаа шүү дээ тий. Найранд ирсэн зочдтой та нар одоо юу гэдэг амьдралаас таашаал авч сур гэл ингээд одоо юу гэдэг одоогийнхаар бол афоризм хэлээл мэрэгүү үг хэлээл тэгээд үнэт идэл эрдний чулуу алт торго моргыг зүгээр ингээд шууд цацаж өгдөг. Ингиж баярхдаг байж л те. Тэгэнгуутаа бас нэг дараагийн гаж юм. Ингээд хоол ингээл маш гоё тансаг хоолнууд ирнэ шүү дээ. Тэгэл найранд ирсэн хүмүүс чи хоол идэл цадчлаа гэдэг тэгэнгуут нь цадцсан гинэ гарч яваад одоо юу гэдэг над хоолоо бөөлччөөд эргэж орж ир дахиад ид. Хэрвээ миний өгсөн хоолыг чи иддэггүй юм бол би хутгаар гизээ чи хүүлээд хотод чинь соллаад өгөх үү гэж айлгадаг байсан. Тэгээд ерөөсөө өөрийнх нь нүдэнд өгсөн хоолыг нь идэж ууж харагдахгүй л бол чи манахаар бол те чи идээг нь голоод байна уу эсний голоод байна уу гэдэг шиг л ийм өвчтэй хөр байсан. Тэгээд ширээн доогоороо ингээд алт мөнгө үнэт идэл ингээд эрдний чулуун болоо ингээд хасгачдаг гэсэн гинэ. Тэгээ ингээд найр дуусна штэ. За бүгдээрээ ширээн доогоороо ороо тэгээ наад ширээн доогоороо байгаа алт үнэт идэл ингээд те чулуун болоо авцгаа гэж ингэж өнгөрдөг байсан. Ийм үгүй. Тэгээ нэг хүмүүс тэрийг авах гал ингээл мөлхөө ширээн доогорно ороод мөлхөөл булаацалтаал ингээл ям болно шүү дээ. Тэрийг харж инээж багтаваа хангадаг. Ямар муухай вэ? Йоо. За манай харны 64 оны 7 сарын 18-наас 19-нд шилжих шин Ромын худалдааны төв болох Циркус Максимусийн ойролцоо гал гарсан. За галын төлбөр ингээ хоромхон зур Ром хотын ихэнх хэсгийг түрээсэн. Тэгээд хүмүүс унтраач чадаагүй бүр 9 өдөр энэ гал гарсан юм байна. За тэгсэн энэ үед Ромын нийт 14 дүүргийн 10 гал төртөөд тэгээд үүнээс 3 дүүрэг нь бүрэн шатаж үгүй болсон гэдэг ийм төвхтэй. Тэгээд төмөр гарч явах үед Неро Ромд байгаагүй. За төрлөх Антиум гэдэг хоттой байсан. За Неро төрлөх одоо энэ төрхөмдөр гэж манайхаа ярьдаг шүү дээ. Төрхөмдөрөө очсон Лера хөгжим тоглоо тий. Тэгээ ингээд Трон сүрэл жүжигийг ингээд тоглож исэн юм байна л да. Тэгээ ер нь бол ээжигээ алдсан үнд чинь төрхөм гэж ер нь байх ч юм уу гүү ч юм уу хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь яг ингэж тоглож байхдаа нөгөө төмөр гарсан тухай мэдээ авлаа. За тэгээ Ром руу буцаад гал төмөртэй тэмцэх арга хэмжээ аваад төмөр төрсөн хүмүүсийг бүр ингээд хааны ордны хашаанд ингээд оруулж хуарагнуулж хонуулсан байгаа байхгүй юу? За тэр хомчууд ер нь бол галыг ерөөсө бүрэн унтраач чадаагүй төмөр 9 хоног үргэлжлээд өөрөө унтарсан юм бил. Тэгээ Неро гал тавьсан хэргийг Христийн шашинтай хүмүүс рүү тохоод Христийн тэр арсыг одоо христчүүдийн тэр нөгөө шашин шүтлэгтэй хүмүүсийн арсыг амьдаар нь өвчж исэн. Тэгсэн гэсэн. Амар тэгээд ногтоор бүр ингээд тасдуулж исэн, загалмайд цовдолж исэн, амьдаар нь шатааж исэн байгаа байхгүй. Тэгээ амьдаар нь шатаахтаа бүр ингээд зүгээр ч нэг шатаачихгүй заяа. Зүгээр шатаагаад яах юм? Шүн ордонд цэцэрлэгт гэрэлтүүлэх хэрэгтэй штэ гэд ингээд хүнээр бамбар. Тийм цэцэрлэгийн хайн тэнд ингээд шон суулгаж байгаа нөгөө шон дээр хүмүүсийг өлгөж байгаа. Тэгээ ингээд тэр хүмүүсээр ингээд бамбар хийдэг шатаа. Тэр нь зүгээр христийн шашинтай хүмүүс. Тийм тэгээд эн чинь нөгөө нэг яг түүхэн нөгөө христийн шашинтай хүмүүс хамгийн анхны хавчлаг гэж үздэг юм билээ л дээ. Тэгээд төмөрийн дараа Неро энэ газрыг одоо ингээд газар төртөд 3 дүүрэг ингээд бүтэн шатсан гэж байгаа шүү дээ. Тэр газрыг шууд өөрөө хурааж аваад тэгээд би наад газар дээр чинь өөрийнхөө мөрөөдлийн ордон барина гэд бариулж эхэлсэн. Энэ ордон бол Домус Аурия буюу алтан ордон гэж нэрлэдэг. За энэ хааны ордон бол Нерогийн тансаглал болоод архитектурын гайхамшигын дээд оргил болсон гэж үздэг. Тэ ордон Ромын яг төвд байрлаж исэн Палатин Эквилийн Цилиан гэдэг ийм 3 толгодын
хооронд баригдчихсэн. За энэ Нерогийн ордон болохоор 300 акр газар эзэлж байна гэж байгаа байхгүй. Энэ бол тухайн үеийн Ром хотын бараг 3/1-ийг бүрхэж ирсэн ийм нүсэр том. Одоо чи ингээд зүгээр бараг Улаанбаатар 3/1 дээр нь ганцаарх нь ордон барьж ирсэн шүү дээ. Шатцсан суурин дээр нь. Тэ ийм юм байна лээ. Тэгээд ийм маш том талбайг чөлөөлж байгаа. Тэгээ алтан ордон барьсан. Тэгээ хүмүүс одоо юу гэдэг Нерог энэ газрыг чөлөөлөхийн тулд албаар галд тавиулсан гэж харддаг. Энэ газрыг чөлөөлүүлэх гээд тэг чадахгүй болон Ромыг шатаасан гэдэг нь юм учиртай юм уу? Тий, ер нь бол тэг Ромыг галтцсан гэдэг нь бол өөрөө тэр газраа авах гээд тэгээд Ромыг шатаацсан гэж үздэг. Тэгээ хашир бол гал гарахад мэдээж түрүү ирсэтэй тэг өөрийнхөө төрлөх хотод байсан гэд. Гэтэ мэдээж энэ галыг бол Неро тавьсан гэдэгт маш олон их сурвалжууд бол баг итгэдэг шахуу юм байлаа. Тий. Ийм юм байлээ. Тэгээд за тэгсэн чи тэр нөгөө Нерогийн алтан орд гэдэг байгаа шүү дээ. Тааз нь юм иргэдэг механизмтай байсан гинэ. Тэг ингээ иргэн штэ тэнгуут нь эндээс нь ингээд цэцгийн дэлбээ үнэртэн унж ирдэг юм бүр амар тансаг ордон байгаа заяа. Тэгээ ордны хажуудаа бүр хиймэл нууртай загас үржүүлэн тэндээ завиар зугаална. За бас амтны үрээлэнтэй. Тэндээ ингээд энэ тэндээс авчирсан амар олон амтантай. За хааны хашаан дотор ингээд усан үзмийн тариалангийн талбайтай мөн дүрслэг хурлын галерейтай бүр юм амар том цогцлбор ордон байгаа байхгүй. Тэгээ хааны ордны ханд нь болохоор бүр ингээд аалт шүүрэг гантик гэлцэж идэг. Амар баян. Тэгээд таазанд нь өнөд чулуу шигтгэнүүд ингээд нүд гэл буулаад дээрэс нь алдартай тийм уран зураачдын бүтээлүүдээр ингээд ханаа чимгэлц ерөөсөө л ингээд хязгааргүй амар тансаг юм ордон байсан. Тэгээд хожим нь тийм өнөө Титус Веспасиан гэдэг юм хаад энэ ордны цогцлборыг нураагаад суурин дээр нь Колизей болон бусад ийм нийтийн барилга байгууламжийг барьсан юм байна. Неро өөрийн өрсөлд өгч за найз нөхөд хамаатан сатан гэдэг ер нь бол бүр сүулдэ бүр хүн болгоныг сэжиглдэг өөрөөсөө өөр босдыг бүгдийг сэжиглээд тэгэл ерөөсөө ингээд цааслаад алаад идэг байсан юм байна. Ингээд ямар ч итгэлгүй болцсон. Ээжигээ алдсан. Эхнэрүүдээ хөнөөцсөн. Тэгээд ирэнгууд сенат одоо юу гэдгийг итгэл үзүүлэхэ болсон. Нерод итгэхэ болсон. За дээрээс нь тэр Домус Аурия буюу нөгөө нэг амар тансаг ордны чинь ингээд байнга одоо юу гэдэг тийм авч явах хэрэгтэй шүү дээ. Тэнгүү тэр ордныхын тансаг амьдрал санг хөмөргийг нь хоослоод ингээд Ром хоосроод тэгэнгүүтээ татвараа нэмсэн ба. Мөнгө олох гээд. Тэгсэн мэдээж татвараа нэмэнгүүт хүмүүс дургуцаад ингээд 65 онд манай эртний 65 онд Нерог алхаар маш том хувилдаан хувилдж байгаа тэр нь илэрчихгүй. За ингээд нөгөө Неро ч бүрст нөгөө хартай дээр бүр хартай болоод уурлаад 100 гаруй хүнийг цаазлаад тэгээд өөрийнхөө багш өөрийг нь зөвлөж ирсэн алдартай философ Сенекаг за би таныг алахгүй. Тэгтээ та амиа хорлоо. Одоо би таныг багш гэж хүндлээд алахгүй зүгээр та өөр амиа хорлоо гэсэн. Ингээд Сенека арахгүй ирэхэд амиа хорлсон. Хүүдээ тийм. Тий, тэгээд Гал аймгийн удирдагч Виндикс дараа нь Испани захирагч Галбо гэдэг энэ хүмүүс бүр ингээд нөгөө Нерог тэсгээ байгаад Неро Ромын харьяанд байсан юу бослог гаргасан байдаг. Тэгээд сүүлдээ мөгөөд Сенат нь нийт ард түмэн бүр Нерог яг удирдлагын дээр байх хэвээр айрам хүртэл Нерог хайцсан. Тэгээд юу хийсэн бэ? Нөхөр ингээд нөгөө нэг юу яагаад дуудуулсан гинэ. Тэг ингээд найзуудаа дуудсан чинь найз нөхд нэрдэг бай. Хинч ирсэнгүй нь орд. Тэгсүүлдээ ингээд гараад харс чинь ордон дотор ганцаархна үлдсэн. Харин тийм гэсэн. Ордны харуул хамгаалтанд хүртэл Нерог эсэргүүцээд хаяа явцсан. Яана. Тэгэхээр чи 1.2 сая тэр нөгөө метр квадрат хашаан дотор ганцаархна үлдсэн байсан. Тий. Тэгээд бүр хамгийн сүүлчийн харуул нь Нерод тий үхэхээр тийм амар зүйл биш дээ. Бараг л үхээд өгөөч дээ, тий. Үхэх чинь тийм амар юм биш дээ гэж хэлээд тэгээ ингээ хаяа явцсан. Хаанаа хаяа явцсан. Тэгээ нөхөр ордныхон голд нөгөө нэг алтан супер тансаг ордныхон голд намайг алчих хин нэгэн байна уу? Ядаж тий намайг алаад өгөөч тэгвэл та нар илд барьсан хүн гарч ирээд ядаж намайг алчаач гэсэн хинч байхгүй. Илд барьж гарч ирэх хүн алт. Тэгээд аргаа бараад хамаагүй гладиатор байсан ч хамаагүй намайг алаад өгөөч. Би ингээд гав ганцаараа үлдчихлээ штэ гэд ингээд уйлж ийсэн гэж байгаа байхгүй. Тэгээ ингээ нөгөө гладиатор байсан ч хамаагүй намайг алаач гэдэг нь одоо боол хүн хааныг алах гэдэг нь шүү дээ. Гладиатор бол одоо тэр үеийнхээр бол баг зүгээр л ямар ч одоо нэр хүндгүү баг амтнаас л онтор. Тэгээд гладиатор байсан ч хамаагүй намайг алчаач гэдэг нь тэгтлээ доошоо орж тэгж их доромжлыг өөр дээрээ мэдэрсэн. Тэгтээ болоогүй заяа. Ингэсэн байгаа ордноос ингээ гүйж гараад өөртөө үнэн чи итгэлтэй 3-4 хүн олсон юм гинэ. Тэгээд эднэрийнхээ дагуулангуудаа Ромоос цухтаасан байгаа байхгүй. Тэгээд цухтаагаад нэг юм язгууртны эдлэнд очиж төр органжсэн юм байна л да. Энэ хооронд нүүн Сенат түүний төрийн дайсан гэж зарлаад баримтлах тушаал гаргачихжаа. Тэгээд Неро эдлэн газарт одоо нөгөө нэг юм булшны нүх ухахыг тушаангуудаа ямар агуур бүтээлж өгч гин гэж та нар бодож байна. За гэж хэлээд
энэ нь болохоор түүний сүүлчийн үг байсан юм байна. Тэгэхээр сүүл эцсийн амьсгалаа хураах хүртэл өөрийгөө бүр үнэхээр юм агууран бүтээлч гэдэгт итгэжсэн юм байгаа даа байхгүй. Тэг ингээд хоолоогоо хутгаар ингээд зүсэж амиа хорлохыг оролцсон ч өөрөө зүрхлээг байгаа байхгүй. Өөрөө чадахгүй. Тэгсэн чинь хажууд байсан тэр туслахын түнд сүүлчийн удаа тусалж гарыг нь барьж байгаад чиглүүлж өгсөн юм бэл. Ингээд амиа орсон. Тэгэхээр энэ хүн уул нь бол хаан биш. Зүгээр л уран бүтээлч байж тий. Харин тийм ээ. Тий. Үнэхээр уран бүтээлч хүн байж. Уулна. Тэр ээж нь одоо өөрийнхөө ч үхлийн, бусдын ч үхлийн нэрээ тэр аавынхаа зүгэнжээснээр амар олон хүний амьд хүрэх хүн яалч хүмүүн байсан бэ тий. Харин тий. Аимшигтай. За энэ түрээд нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна. Хамгийн гүн бохирлогч арилгах нь гэсэн урайтаар Омо хамтран ажилласан. За мөн Хосборны ховржор Нефрис хамтран ажилласан баярлалаа. Та бүхэнд сонсогч та үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үлээн сонсороо 15 цаг 10 минутаас элдв шипийн нэвтрүүлгээрээ эргээд уулзъя. Баярлалаа мөгөх. За баярлалаа.